Хүн төрлөختөн аз жаргалтай сайхан амьдралын төлөө тэмүүлсээр өнөөдрийг хүрсэн. Хүний амьдрал хүүхэд наснаас эхэлнэ. Тэр сайхан нас гэгээн ариун нандин дурсамж дуртаглаар дүүрэн байх учиртай. Энэ хорвоод мэндэлсэн хүүхэд бүхэн амьдралын буруу муухай бүхнээс хамгаалуулах хэрэгтэй. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн тухай конвенц болон хүүхдийн эрхийг хамгаалах тухай Монгол улсын хуулинд хүүхэд эрүүл аюулгүй орчинд эсэм мэнд амьдрах хамгаалуулах хэрэгтэйг хуульчилсан байдаг. Хүүхдийн амьдралын анхдагч орчин бол гэр бүл. Гэр бүл хүүхдэд аюулгүй, тогтой тухтай, эцэг эхэн зөв үлгэр дуурайлалтай байх нь маш чухал. Хамгийн анхны багш хайрлаж хамгаалах хүн ээж аав юм. Цаашлаад хүүхэдтэй ойр байдаг томчууд, хүүхдэд үйлчилдэг шат чатны байгууллага, хүн бүр хүүхдийн эрхийг дээдэлж ажиллах учиртай. Ингээд утгаар аз жаргал гэдэг нь хүн бүр эрхээ бүрэн дүүрэн эдэлж айх айдасгүй амьдрахыг хэлж байна. Хүүхэд нас үеийн хүртлээр томчуудын тусламжтайгаар эрхээ эдлэх шаардлагатай болдог. Харин томчууд бид хүүхдийг хамгаалах үүрэгтэй хэдий ч эсвэргээрээ тэдний эрхийг зөрчих нь амьдралд олон тохиолдох болжээ. Эцэг эхчүүд бид ирээдүйн хойч үе болсон үр хүүхдүүдэд их орондоо хэрэгтэй, ээж авдаа инрэлтэй, мөн зөв сайхан хүмүүжлтэй хүн болосоо гэж хүсдэг. Хүн болох багаасаа хөлөг болох унганаасаа гэдэг шүү дээ. Тэгвэл та бүхэн хүүхэдтэйгээ хэрхэн харьцаж мөн яаж хүмүүжүүлж байгаа вэ? Хүүхэд алдаа гаргахад эв зүгээр тайлбарлаж, аливааг аюултай, буруу юмаа гэдгийг таниулж, асуудлыг зүгээр шийддэг бол та сайн эцэг их юм аа. Харин юм бүхэнд буруутгаж, уур уцаараа хүүхэдтэй гаргаж, өдөр бүр загнаж, магадгүй цохиж, аливаа асуудлыг хүчирхийллийн аргаар шийдэж байгаа бол та түр наашаа анхаараарай. Энэ бол буруу үйлдэл юм аа. Бид та бүхэнд зөвлөе. Хүүхдийн эсрэг бие махбодын сэтгэл санааны, бэлгийн, үл хайхрах хүчирхийлэл гэдэг нь хүүхдийн эрхийн ноцтой зөрчил юм. Холбогдох байгууллагуудад бүртгэгдсэн дүнгээс харахад 2015 онд 425 хүүхэд хүчирхийлэлд өртөж, 1357 хүүхдийн эрх зөрчигджээ. Харамсалтай нь энэ тоо баримтын цаана бүртгэгдээгүй далд хэлбэрийн хүүхдийн эсрэг хүчирхийлэл хичнээн байгааг бид таашгүй. Сэтгэл сэртхийлгэм тоо баримт гарахыг үгүйсэхгүй. Хүүхдийн эсрэг бие махбодын хүчирхийлэл гарах шалтгаан чухам юунд байна вэ? За нэгдүгээр аав ээж нар маань хүүхдээ хүмүүжүүлэхдээ өөрийнхөө үзэл бодлыг хит их тулгадаг байдалтай холбоотой байгаа. Хоёрдугаарх шалтгаан нь юу байна вэ гэхээр ерөөсөө нөгөө гэр бүлийн дотор хамтын харилцаанда буруу аргаар нэгэндээ асуудлыг ойлгуулаад сурцсан, датцсан тийм хэм маяг байна. Эсвэл магадгүй бие организмд нь ямар нэгэн байдлаар гар хурж иж тухайн асуудал шийдэгддэг тийм хэвшмэл байдалд орчихсон. За 3 дугаарх хүүхдийн хүчирхийлэл үлдэж байгаа хандлага маань эцэг эхчүүд томчуудын хүүхд хүмүүжүүлэх нэг арга бол тэдэнд магадгүй өгөнд орохгүй бол бие организмд нь хүрэх ёстой гэсэн тэр хүмүүжлийн арга юм шиг ингээд хүлээгээд авцсан тэр хандлагатай холбоотой байгаа. Манай улс 3 сая 170 мянган хүн амтай 861,400 гэр бүлтэй. Тэдгээр гэр бүлд тэгээс 18 насны 1 сая 45 мянга орчим хүүхэд амьдарч байгаа буюу нийт хүн амын 3/1-ийг эзэлж байна. 3 хүн тутмын 1 нь хүүхэд. Хүүхдийн эсрэг бие махбодын хүчирхийллийн 60-аас 70% нь гэр бүлийн орчинд үйлдэгддэг гэсэн судалгааны дүн гарчээ. Нийгэмд гарч байгаа энэ стресс, бухимдал, нийгмийн харилцааны хүрээнд үүсэж байгаа энэ таагүй зүйлүүдийн эцсийн хохирогч маань хүүхэд болж байгаа. Магадгүй зарим тохиолдолд хүүхэд маань тухайн гэр бүлийн гишүүн болж төрснийхээ төлөө буруутгах ийм хандлага зүйлүүд нэлээд төвөмөл ажиллагдаж байна. Яг үнэндээ хүүхдийн буруугаас болж хүчирхийлэлд өртдөг тийм шалтгаан бол маш ховор байхгүй. Хүчирхийллийн үндсэн 4 хэлбэр байдаг. Түүний нэг нь бие махбодын хүчирхийлэл. Хүүхдийг гараар цохих, ороолгох, өөр зүйлээр цохих, өшөглөх, сэгсрэх, шидэх, самардах, маажих, чимхэх, хазах, түүжих, хүлэх, түлхэх зэрэг биеийг тавгүй түлхэх зорилгоор биеийн хүчээр үзүүлж байгаа аливаа шийдэглийг хэлнэ. Нэгдүгээрт бол гэр бүлийн орчин, тэгээ сургуулийн орчин, дотор байр, халамж асрамжийн төв, гудамж талбайч гэдэг юм уу. Хүчирхийллийн орчин. Энэ дотор бол бие махбодын хүчирхийлэл бол ерөнхийдөө л гэр бүлд их байдаг. Үеийнхний хүчирхийлэл бас байдаг. Хөвсгөлд бол хүүхдийг
одоо өргөж авсан хүүхдээ, өөрийнхөө асрамжинд авсан хүүхдээ, ахыгаа нас орсон хүүхдээ 3 жил амбарт дөнгөлсөн байсан. Тэгээ юм л бол эцэг ихэд бол цохид зоддог. Энэ муу зуршлаан ихэнх нь хүүхдээ хүчрхийлж байна гэж ойлгодоггүй. Хүүхэд буруу зүйл хийсэн бол цохиж түлхэх нь энгийн үзэгдэл. Хүмүүжлийн шалгарсан арга гэж ойлгодог учраас хүүхдийн эсрэг бие махбодын хүчрхийлэл өөрийнхөө аль бүхэнд тодорхой хэмжээгээр гарсаар байна. Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийллийн хэлбэрүүдийг бууруулахын тулд дэлхийн улс орнууд 2 үндсэн аргачлалыг түгээмэл хэрэглэдэг байна. Нэгдүгээрт маш хатуу хууль дүрм журмыг боловсруулан дагаж мөрддөг бол, хоёрдугаарт томчуудын хүүхдэд хандах хандлага, тэдэнтэй харилцах харилцаа, хүүхдийг хамгаалах, хүүхдийн эрхийг нийтлүүлэх, хүүхдийн үзэл бодлыг сонсох гэсэн үндсэн зарчмуудыг яаж хэрэгжүүлэх үү гэдэг арга чадварыг суулгаж өгөхөд анхаарлаа чиглүүлжээ. Одоо жишээл насан турш бит хоёр ч юм уу ямар нэгэн муудалцлахад цохиж авдгүй үстэй. Яагаад гэвэл нөгөө хүн чи миний ихэнд хардлаа гэдэг штеп. Хүүхдийг бол яг үхээр хүүхд гэдэг утгаар нь одоо зарим нь өмч гэж миний хүүхд би л мэднэ. Би энэ хүүхдийг яаж өсгөх нь би өөрөө мэднэ гэл. Тэгээд тэр чинь өөрийнхөө эрхэндээ байлгах, өөрийнхөө хийсэн явсан газараа яв зогсгон зогсдог болохын тулд хилээд болохгүй бол хүчээр үзэж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө хүүхдээ ингээд хүчиж дарамтлах юм чи эхэлж байгаа. Оо, салгасан би яасан. Гайтайхан шиг асгаж утгалгүй идэж чадахгүй юм. Энэ ширэмэр гэж зөвлө. Ээж ч бас хаажиж та. Гайтайхан ганц аяга олж идүүлчихгүй. Дүүнийхээ замцыг суул. За. Санаандгүй асгачлаа уучлаарай. Яагаад чи энэ одоо болгоомжтой байж чадахгүй байна вэ гэдэг талаас нь одоо хандах биш дандаа ингэж идэг гэл одоо гаранд төрүүлээ явдаг зохиод авдаг ийм байдлууд байдаг. Тэгээ ер нь нэг зуршил болцсон зүйл гэж бас байна. Юмны төрөнд ингээл одоо хүүхд рүүгээ гарна явж идэг зохиод авч идэг. Тэгэхээр би нөгөө гэртээ хүүхдтэйгээ харилцахдаа ямар одоо арга барилыг хэрэглээд байна юу миний хүүхдтэй харьцахад илүү ихтэй зуршил болж надад тогтсон байна гэдгийг бас анхаарах хэрэгтэй юм шиг байна. Хүүхэд бүрийн насны онцлогоос шалтгаалаад сэтгэл зүйн байдал, өөрийгөө илэрхийлэх, үзэл бодлон аав ээжтэй ойлгуулах арга нь харилцан адилгүй өөр байна. Магадгүй та өсвөр насны хүүхэдтэйгээ 3-4 насны дүүтэй харилцаж байгаа шиг хандаж болохгүй. Эсвэргээр бага насны хүүхэдтэйгээ том хүний байр сууриас харилцаж болохгүй. Тиймээс хүүхэдтэй харилцахдаа насны онцлогт нь тохирсон арга барилыг сонгож угаарай. Хүүхдүүдэд гэр бүл аав ээжээс хүсдэг цөөхөн хэрэгцээ байдаг. Ээж аав минь намайг хайрлаж тэрвэрч үнсээсэ. Надтай ээлдэг зөөлөн харьцаасаа ойлгож байгаасаа гэж хүсдэг. Өөрийн тань, эх орны тань ирээдүйн эзэд болсон үр хүүхдийнхээ хүүхэд насыг хайрлан хамгаалж өсгөн хүмүүжүүлье. Өөрийнх нь одоо хүүхдэл учраас би энэ хүүхдтэй яаж ч харилцсан одоо яах вэ? Бусад хүмүүст хамаагүй гэж боддог. Гэтэл яг үүндээ таны хүүхдийн эрхийг түр хамгаалдаг. Таны хүүхдийн эрхийг хамгаалдаг хууль байдаг. Тийм үү? Таны хүүхэд хэдийгээр таны хүүхэд боловч энэ улсын иргэн учраас та ээж аавын үүргээс гадна энэ улсын ирээдүйн иргэнийг өсгөж хүмүүжүүлж байгаа гэдэг иргэний үүрэг хариуцлага давхар хүлээж байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүүхэд нас хүчирхийллээс ангид айх аюулгүй аз жаргалтай инээд баяр хөөрөөр дүүрэн байх ёстой. Та хүүхэдтэй холбоотой асуудлыг уураар биш ухаанаар, хүчээр биш ивээр шийдэж хүмүүжлийн эерэг аргыг сонгоно гэдэгт итгэлтэй байна. Бидний ирээдүй таны гарт.